Зохиолыг бичсэн Нэм Аргачаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Эрдэнэчимгийн Батмөнх. Батболдын очор. Дүшэтгэний чоно. 2 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Наран орой дээр голлоод жингүүд тохиожээ. Хавсаа дэмүүл 2 цовтер хідэн агт хөөсөөр хөхиргийн усан дээр ирэв. Тэд шөнжин явсан нь элт бөгөөд унаа морд нь баггүй хөлстэй үзэгдэн. Хавсаа инэмсгэлсээр дэмүүлүүд хараад нутгийн дээс алхлаа, одоо араас хэн ирнэ гэх вэ хөө. Эндээ цайлаад мордъё. Гэсээр морин хантарч орхив. Дэмүүлч мөн хариу инэмсгэлсээр толгой дохих зууран морой хантарч орхиод ганцгандах ширэн богцоон барьсаар голын иргэд тухаллаа. Тэд удалгүй хэд захиж хомоол өгүүлээд багхан зэргэлсэн аргалын дунд хийж орхив. Түүнээс төдил удалгүй 2 ир гэрийн ил гал дээрх жижиг ширмэн тогоондон борцай буцалгаад тарган хоньны чанад загсаасан махыг зайгүй үүсээр сууж байлаа. Гэтэл хавсаа чимээ анирдаж толгой өргөөд орчин тойрныг нэгэнтээ харав. Тэгснэн үгүй энэ чинь ганц морьтой хүн ирж явах юм. Хэрвээ бидний нэхүүд бол ингэж ганцаар явмгүй юм да. Гэд дэмүүлүүд асуух байртай харлаа. Харин дэмүүл алсаас эргэж ганц хүнийг тоомжиргүй хараад за хаанаас хэл хөвөө даваад бидний араас ганцаар явдаг ямар хүн байх вэ? Явуулын хүн биз? Хэмээснэн тогоондох тарган хоньны махнаас нэгэн бүхэл мөчийг ясан савхаараа сурмаг хатгаад өмнөө байх ширэн богцон дээрээ тальбив. Тэр шүлсэн гүдхийтэл залгиад инээмсэглэх ажээ. Алсаас ирж байсан хүн одоо дэрэгдэн иржээ. Түүнийг харсан 2 ир зэрэг шахам дуу алдсаар өндөлзөв. Тэр хүн нь Түшэтгэний чон хэмээх аюуш байлаа. Аюуш чимээгүйхэн ирж мориноос буугаад 2 нөхрийнхөө дэргэд суусан хойноол мэд мэдэв. Тэгтэн хэрэг биш гэдгийг ухсан өнөө 2 нь мөн инээхийг больжээ. Тэргүүндэн багхан овоо бүхий бэсрэгхэн цагаан толгоон оройд унаа мордон хөтөлсөн 3 хүн тойрч суусныг үзвэл бараг лувсан тэргүүтээ сайн ирс байхажээ. Лувсан үг хэлэх мэт суух бөгөөд 2 нөхрөө ээлжлэн ширтэж сум хэрийн хаш суруултай тохоо хэрийн хар гансыг зайгүй унгасгана. Тийм байтал шууг мэт хурцхар нүд шавилхан биетэй туранхаа ир их л эгдүүцсэн мэт тэрүүхэндэн инээмсэглээд ловсон минь би дуугаас хар толгоогоо дэнчин тавьсан улс бишсэн билүү? Одоо яан гэж хинээс айх вэ? Хэмээн эрслэн хэллээ. Энэхүү шөрмөс мэт хар ирийг сэдэдгэх бөгөөд цахар 8 хошуунаас цууд гарсан нэгэн. Сэддийг тийм хэлэхэд ловсон өөдөөс нь хэсэг харж сууснаа хүд хүд инээгээд уран магсар ахын хэлсэн нь бидэнд сануулах гэсэн хэрэг билээ. Учир нь санаж явхад илүү төхгүй гэж үг байдаг юм шүү сэдэд минь. Түүнээс чи биднийг өөр яа гэх гээв. Хэмэв. Энэ удаад түрүүнээс хойш дуугүй суусан гүнтвгэх залуу ир ярианд оролцлоо. Тэрээр засагт ханы уугуул нэгэн бөгөөд зассан шагаа мэт биетэй цэвэрхэн хархуу байхажээ. Гүнтв нөхөд минь сайныг санаж хэлсэн үгийг сэтгэлдээ багтааж явхад буруутахгүй. Нэгэнт ийм өдөр ирсэн хойно сонроон чангалж санснаа хийж явахаас яах вэ? Гэд 2 нөхрөө нухацтайхан ширтлээ. Чингэгт нь бараг лувсан сэдэд хоёул түүний үгийг дэмжиж дор бүрнээ толгой тохицгоон. Харин яг энхэн мөчөд бараг цахар халах 3 сайн ирийн тухалсан багхан цагаан толгойн 2 талаас
6 морьтон зугуухан өгсөж явсныг тэд хараахан мэдсэнгүй. Тэдгээр хүмүүс бол зэвэг тэргүүтээ самун өдөөгчдийг дарахаар яваа уулсаажээ. Зэвэг хашрыг зааж өөрийн хүмүүсийг тийм хоёр хуваасан хэрэг байв. За, гурвуулаа одоо мордъё. Өдрөөс шүн үлзийтэй гэдэг шүү дээ. Хэмээгээд бараг лувсан газраас босов. Гэтэл лувсан чийч нэг гэнтлээ дээ. Гэх зэвгийн дуу хадаад чангаар хөхөрхөн сонсогдлоо. Лувсан хоромхон толгой өргөж дуу гарсан зүгт хараад өндөх гиснэн болж аажуухнаар буцаад завлан суув. Зэвэг хоёр дагуулынхаа хамтаар толгойн өрөөд дөнгөж гарч ирж байх бөгөөд өнөө хоёр нь өөрсдийнх нь зүг цахиур буг шагаасаар ирэх ажээ. Гурван ир нэгэнтээ бийсийг хараад зэвэг тийш харцаан тогтов. Үүнтэн зэрэгцээд яг ард нь мордын хөлийн чимээ мөн сонсогдлоо. Тэр нь толгойн эсрэг талаас өгсөн зэвэг тахрын 3 дагуул ажээ. Зэвэг 3 ирийг харж чанга хөхөрсөөрөө. Одоо туусгүй. Та нар хавханд орсон гэж мэд. Гэд өмнө нь морьтойгон ирж зогсоно. Тэгснэн дагуулууд руугаан хандаж "Юугаан харсан бүгдийг бариад хүл" хэмээн зандарлаа. Ингмэгцэн толгойн эсрэг талаас гарч ирсэн 3 ирийн 2 нь мориноосоо буун харайж сурдээс барьсаар лувсан нар руу зүтгэв. Гэвч тэд дэндүү их басамжилж буйгаан даанч мэдсэнгүй. Төрүүнээс хойш чимээгүй суусан 3 ир өөдөөдөөсөө харж үл ялэг толгой дохилоо. Гүнтөв сэдэд 2 яг л цагийг хүлээж байсан мэт өнөө 2-ыг дэрэгдэн ирмэгс гялсхийн барьж авлаа. Үүнтэн зэрэгцээд бараг лувсан угсхийн босч өмнөө байх зэвгийн унаа морьных нь урд 2 хөлөөр нь давхар хамаад газардуулж орхих нь тэрэ. Энэ үмэн дунд цахиур буу хоёронтой нүргэлсэн ч байгаан онсонгүй. Сандарч твцсэн зэвгийн дагуулууд өргөсөн мордынхон хөдөлгөөнд тэртээд сум гарцдсан тэр байжээ. Үүнээс хормын дараа гэхэд зэвэг тахрын хоолойд бараг лувсангийн хурцгаар хутга тулж 2 дагуул нь улаан үрээрэн хайрах төрсөнд даруулсан байлаа. Лувсан морьтой хിവэр байгаа 3 ирийг тойруулж харснаа зэвгийн нүд рүү нэгслэн ширтэж "Хавхаа лавхан болж сурах хэрэгтэй байж дээ. Хар толгоондоо хайртай бол хүмүүсээ буулга" хэмээн тавиухнаар шивнэлээ. Зэвэг үг дуугүй толгой дохилоо. Түүнээс төдөл удалгүй багхан цагаан толгойн оройд зэвэг тахар тэргүүтээ 6 ир суран хүлэгтэй хоцорч бараг лувсан тэргүүтээ 3 ир олзны морьд буусэлт тэргүүтнээр гар ганцгийг дүүргээд уруудаж явлаа. Харин энэ бүхнийг алсаас ажсаар дуран тавьж суусан уран магсар хоржонтой инээмсэглсээр аажуухан босч мориндоо мордоод өөрийн бор гэрийн зүг яаралгүйхэн шогшуулв. Намрын шаргал наран тэнгэрийн баруун хагаст тохиожээ. Ховдын хязгаар. Энд тентгүй ил гал үзэгдэж галт бамбар цоролцоно. Жуна тайжийн буйнаар олзонд хансан жумаг бэр хадан агуунхан хойморт тухлаад эрсийн хамт наргихажээ. Тэд ёстой л хундаг тавилгүй хүртэж хутга тавилгүй зоогсоор байх билээ. Жумаг өөрийн эрсийг тойруулж багтаа ширтснэн мөнгөн аягтай сархтыг халигаан байж залглаад "Бид 3 сар хөөцөлдсөн их хэргийг хялбар хаан бүтээлээ. Эндээс өөрсдийн зэр зэвсгийг сэлбэд үлдсэнийг хатуу эдээр сойлно. Одоо ахаад цахиур буу унгасгаж явах хэрэггүй боллоо биш үү? Өнөөдөртөө сайхан амраад ав. Ид" гэж хэлмэгцэн уул хадыг дөрөгтөл хүр хөхрөв. Аюуш 2 нөхрийнхөө хамт явгалан гэцээр жумгийн эрсийн чимээг сонсох зайд иржээ. Тэр хэсэг чимээ анирдснаа дэмүүл хавсаа нарын зүг хараад "За нөхөд минь, миний гэргийн хүү 2 энд бий бол аваад дутаахан жухал. Би замыг хааж үлднэ" хэмээн зөөлөн бөгөөд шазууртайгаар шивнэв. Тэгт нь хавсаа дэмүүл 2 гайхсан мэт өөдөөдөөсөө хараад инээлээ.
Дэмүүл инээсэн хэвээр аюушийн мөрөн дээр зөөлөн алгадаж. За хаанаас бид чиний эхнэр хүүхдээр яана. Чи өөрөө аваад дутаа. Бид хоёр үлдэснийг нь тогтоож дөнгөмж гайгүй. Хэмэвэ. Аюуш нар явсаар агуу хадны орчимд ирж өндөрлөгийг эзлэв. Дэдний нүднээс согтуу голдуу эрс хааныг гарч ирээд морь харахаас өөр зүйл үзэгдсэнгүй. Харин далдын чандаас дуулах хийгээд хөхрөх тэрч бүхэл ам мөрөх бололтой чимээ бүгдхэн сонсогдох ажээ. Байдлыг нилээд ажсны хонь хавсаа хүт хөхрөөд Оо үхэж хэвт хэдэн согтуу амтан байх биш үү? Зүгээр явж орчихъя. Гэсэр өндөлцөв. Харин Дэмүүл түүнийг тогтоож гараас нь доош татлаа. Тэгснэн тэр жомог мөн байна. Гэт хадан агуйн зүг хурууны үзүүрээр заахан тэрэ. Өөрсдөөс нь 10 атхан алхмын цаана байх агуйн үдээр хөдөр зузаан цээжтэй биерхүүэр баг зэрэг говьсаар гарч ирээд морь харахаар зэхэх ажээ. Аюуш Дэмүүлд харлаа. Лавтай мөн биз? Тийм ээ мөн. Би 2 удаа таарч явсан шүү. Аюуш хоёр нөхрөө эндээ хүлээж байхыг сануулад сэмхэн босч өндөр хадны ирмэг барьсаар явж одов. Хавсаа Дэмүүл хоёр амьсгаа дарсаар жомгийг ширтэн. Хэдэн хором өнгөрлөө. Нам гүм хэвээр. Морь харж дууссан жомог аажуухан эргээд өдрүүгэн зүглөв. Яг энэ мөчөд харанхуйн дундаас аюуш дүүлэн гарч ирээд жомгийг дараад авхан тэр. Энэ бүхнийг харж суусан хавсаа уухаас гэж амандан багтайхан шивнэв. Өглөө наран хэдийнэ мандажээ. Агуйн ингээр нэг тарж ундын сундын унтсан ирчүүд эхнээсээ өндиж эхлэв. Өвн цуван дэвшилсэн тэд жомог толгойлогчийнхон үгүй байхыг сая л нэг мэдсгэж ойр хавааран эрэл сурал болж эхэллээ. Гэвч газрын гаваар орсон мэт ор мөргүй ажээ. Жомгийн баруун гар болох оржих агуйн үдний гадаах чөлөөнд өөрийн ирчүүдэн цуглуулад царай бараалгаж зогсон. Тэрээр хэрвзээ жуна тайж нэхүүл явуулсан бол бид бүгдээрийг баримаар. Энэ нэг л чиг ургалаа шүү. Гэж хэлээд тэрүүхэндээ бодлогошров. Ирчүүд ч мөн яах учран олохгүй дор бүрнээ шуугалдан байх зурт тэдний дундаас нэгэн ир гарч оржихт дөхөөд одоо тэгээд яадаг хэрэг вэ? Хэмээн зөөлнөр асуулаа. Оржих шийдсэн мэт бусдыгаан хараад мордон эмэл гэж чангаар хашгирав. Гэвч түүний дуутай зэрэгцээд хэрэггүй гэх жомгийн дуу чангаар хатхан тэр. Бүгд дуу гарсан зүгт цочсон мэт хараад гайхсан өнгөөр харт солихон тэр. Жомог явгнаар ирж байх бөгөөд түүний ард аюуч нарын 3 ир морьтой зогсож байхажээ. Оржих их л твдүүхнээр жомгийг тосч очих бөгөөд морьтой 3 ирлүү сэжиг бүхий харахаач бас мартсангүй. Оржих жомга юу болов? Энэ юун улс вэ? Гэж асуувал жомог томжиргүй инээмсэглээд бидний адил хүмүүс байна. Гэснэн эргэж аюуш руу харснаа би хэлсэндээ хүрдэг хүн буугаад дураараа үзцгээ. Сайн муугийн аль нарч би худал хэлж яваагүй хүн шүү. Гэснэн жижигхэн хөх чулууны өмнө очиж газарт завлан суулаа. Ингэсний хойно төдхөн л жомгийн өмнө чансан мах сүгэнсэн арх цэгээ тэргүүтнийг бусд нь авчирч тавихажээ. Хавсаа Дэмүүл хоёр аюуш руу эргэлдсэн байртайгаар харна. Харин аюуш морносон шийдмэгхэн бууж цулбууран нөхөддөн өгөөд агуйн өд рүү шуудхан л явж орхон тэрэ. Жомог үлдсэн хоёрынх нь өөдөөс харж багтаа инээмсгэлсээр мах огтолж суун. Тийм байсаар хэсэг хугацаа өнгөрлөө. Агуйн үүдээр аадрын уулмэт дүнсгэр царайлсан аюуш ганц нэгхэн гიშгэлсээр гарч ирээд жомгийн зэрэгцээ суув. Тэнд хинж дугарсангүй. Харин нам гүмийг эвдэж жомог би эсгэллөө. Жомог би худал хэлэхгүй.
Эхнэр хүүхдийн чинь одоо хаана явааг тэнгэрл мэдэх биз. Та гурав унтлаад яв. Чиг нь жаахан бурууч бид ижилхэн заяатай уулс. Хэмээвэ. Дарганга. Алтан өнгөт том шар наран ариун ганг нуурын мандалд өдөржин надад сая л нэг ирэхгүй шингэжээ. Шингэж буй нарны улбар туяагаар өвчсүүлсэн бидэрт тэр нуурын хойд эргээр ганц морьтон яаралгүйхэн гэлдрүүлэх нь уран магсар байлаа. Тэр аажуухан явсаар үнэндээ октоос яараагүй гэдг нь илтэд байв. Түүний нүднээ тэртет харагдах багхан цагаан толгой үзэгдэх үед магсар үл ялэг инэмсэглээд морин давирч шогшуулв. Зэвэг тэргүүтээ 6 нэр өнөөхөл янзаар байхажээ. Учрыг ухвал бараг лувсан нарт хүлэгдэж хоцорсон тэр хിവэр билээ. Өдөржин халуун наранд шарагдаад харангатаж өгөхөөс наахнуур болсон тэд аргаан барж ачлал горилохоос хэтэрхгүйд хүрээд байв. Зэвэг хатаж омголдсон уруулаан хилээрэн шилэмдээд та нар ч ойлгоогүй болсон юм да, ийм олуулаа байж. Гүй ядахна ишиг хурах хөөж яваа хүүхдэж үзэгдэхгүй ямар гээчийн ёрын өдөр вэ энэ. Түргхэн харанхуй болоосаа. Гэж зангаан тавихгүй бусадтаа буруугч ихнэ. Тэм байтал ойрмогхон хайрга чулуу харжигнаж морин төрön чимээ сонсогдож эхэлхэн тэрэ. Зэвэг огцомхон толгой өргөж харлаа. Цагаан толгойн хойд биес хашин бор морин унсан уран магсар чадал мэдэн шогшуулсаар айсвайжээ. Зэвэг нэгэнтээ инэмсэглэх гэснэн царайгаан төв болгож харцаан буруулав. Энэ нь ичж зовсных гэлтэй. Уран магсар их санаан зовсон байртай морин үе давчсаар хүлэгтэй байх зэвэг нарын дэргэд ирж мориноос өмбуулаа. Тэр шуудхан л бүсэндх хутгаан сууг татаж зэвгийн хүлээсийг огтолж эхлэв. Тэгэх зураан уран магсараа яах нь вэ тамин гэсэр зэвгүүд харахажээ. Зэвэг үг дуугарсангүй хүлгээс мултраад богшсон хөл дээрэн арай хийж босов. Тэгснэн бусдынх нь хүлгийг тасчих магсарлуу итгэл муутайхан хараад яах юу байх вах минь санаандгүй яваад отоонд орчихдаг байх шүү гэж хэлчихэд муухан инээх айдлаа. Магсар тэгт нь их л гайхсан мэт зэвг рүү хараад "Үгүй тэр хэн байдаг байна? Бүрэн зэвсэгтэй өдий хэрийн 6 нэрийг" гэд үгэн залгих мэт чимээгүй болж бусдыг нь суллаж дуусгав. Зэвэг суллагдсан нөхдөө хормхон тойруулж хараад "Мо бараг лувсан 20-д хүнтэй явж байдаг шүү. Даан ч нэг гинтчихлээ" гэж хэнэггүйхэн хэлээд хатсан уруулаан аанэл шилэмтгэн тэр. Магсар толгой сэгсрээд мод толгоогоо гаргаж газарт суулаа. Тэр бас айхавтарлууд юм да. 20-д хүнтэй байна гэхийг бодоход цаана нь бүрч олон хүн байж мэдэх шүү хэмээлээ. Зэвэг хариуд нь их л хурдан толгой дохимогцсон айтал зассан байртаагаар магсрын хажууд очиж суув. Тэгснэн харангатаж өөхөг шахлаа байна. Магсараа бид танаа руу очно уу та. Явган нүцгэн өөр хаачна гэхүүлээ. Гэж итгэл муутайхан шивнэлээ. Магсар харин үг дуугүй мушилцаад үл ялэгхэн толгой дөхөв. Саран их талын гол хавийг бариад тэнгэр даргамдсан мэт тогтжээ. Лувсан тэргүүтээ 3 нэр чимээ энергүйхэн гэлдэрсээр нэгэн их хөмөгт тулж мордын амийг татав. Тэдний хинхэн нь дуугарсангүй. Орчныг анирдаж ямар нэгэн зүйлийг хүлээх мэт байцгаана. Гэтэл түнтөв ташуурын үзүүрээр тэнгэрийн хаяа таширлуулж заагаад "За тэр би эсгэллөө. Энэ муусайнууд эзэмгүй айлд ирсэн шиг л авирлах болж" хэмээн шүднийхэн завсраар сэгүүлэн шивнэлээ. Бараг лувсан тэгтэн чимээгүйхэн толгой дохиод 2 нөхөр өөдөө харав. Тэгснэн "Ийм байхад бид хар толгоогоо хоохолоод хаа хүрэх вэ? Эднийг цохиж хөсгийг нь шатаачгаад зүгэн харъя" гэж эрсхэн шивнэлээ. Гүнтөв сэдэд нар ч мөн толгой дохиж
бараг лувсангийн үгийг дор бүрнээ дэмжинэ. Тэд хормын дараа гэхэд дөрөн дээрээ өндөж тэнгэр газрын заагт хөврөх багхан хөсгийн зүг уулгалан довтлох нь тэрэ. Сайн мордын хөлний хурдаар эвхэгдэх мэт хорох газрын ирэхээр хөврөх хөсөг нүднээ улам бүр тодорсоор. Бодонд цагийн ирэхээр манжийн сүргчин хошуу гэгдэх болсон дарганг нутгийн хэл хөвөөг эзгүүчилж боловсруулсан хар тамхи, намуу цэцгийн үр, мөнгөөр өнгөлсөн хар тугалган эмбүү бүхийг тээсэн эл хөсөг нэвтэрч асан нь энэ ажээ. Гэвч арваад буутай ирсээр хамгаалуулсан 20 дүхэр тэрэг бүхээ уг хорт хөсөг даанч халах нутгийн гүнд хэргийн гүйцээхээс нэгэн өнгөрөв. 3 монгол ирээ сүр дуухай хадаж шөнийн харанхуй хээрийн салхиар хамжаар болгосоор хөсгийг хормын зуурт буулгаж авах нь тэрэ. Унтаа сэрүүний хооронд үүргэлж явсан арваад харгалзагчдын нэг нь цахиур буугаан хүний урманд сумалж жамжсангүй. Хөсгийн ойрмогхон харь хилийн 20 улсыг сөхрүүлж суулгажээ. Тэдний дотор 2 ч монгол хүн байх бөгөөд лувсан тэднийг харах бүртэн хорсох сэтгэлийг хүчлэн барьж зогсоно. Харин гүнтэв сэдэд хоёул тэрэг бүрийг үхрээсэн салгаад бүгдийг нэгэн дор болгон цуглуулж байх. Ингэсний хойно тэд галт бамбарыг хөсөг дөргөж төдхөн тэнгэр тулсан их улаан гал дүрлсэн бадамлваа. Ховдын хязгаар. Хөтөлгөө хийгээд унлаг болох хосхаар халзан мориор гойсон 40 гаруй насны хүдэр ир эмээл дээрэн жишүүлдэс хийж суугаад яралцтал хайтруулна. Төвний гарт мөнгөн тоногтой 7 баримын тэнзэн дашуур атгастай байх бөгөөд хар торгон дээлийн хормон морины явдал аясаар сугсарч хилэн малгайных нь галуулаан залаа салхин зөөгөөр бадамлан хийсэх билээ. Энэхүү жавхлан тэрийг жунаан цог бадрах гэх бөгөөд халах даяарт нэрэн дуурссан сайн ир болно. Тэрээр хангинтал эсгэрч тэн хэсэг явснаа сайн нэг зүгт хараа тогтоож хос мордынхон амийг татав. Гүн чин юу вэ? Эзэнгүй их ууланд ийм зүйл тохиомгүй. Хэмээн амандаа зөөлөн шивнэд морион давирч эргүүлв. Цог бадрах явсаар нэгэн их хатан цохооны доохонд хүрээд морино сомбов. Тэрхүү цохооны дор бид ганц эмэгтэй хүн хөдлөхгүй суухажээ. Цог бадрах мордон хөтөлсөөр аажуухан төхөн. Харлаа амьд мэд байгаа да. Энэ шивнсээр сайн ирийг дөхөхөд өнөөх эмэгтэй угсгийн өндийгөөд эргэж шургачин унав. Цог бадрахч уг дуугүй угс хийж залуу бүсгүйг түшиж авлаа. Тэгмэгцэн дахин уулга алдах нь тэр. Нүд нь хөхрөн ширгэж уруу лам нь хатаж омголцсон эл бүсгүй ингэртэй нял хүрээн тас тавирчээ. Энэ бол түшээд ханы чон химээгдэх аюушийн гэргий мядаг байлаа. Тэр нэгэн хар шөнөөс хойш унаа мориноосоо хагцаж улаан цурам хүүгэн тэрсээр эзэнгүй их ууланд төөрч үлдсэн мядаг 20 хоногийн турш үхэл амьдралтай тэмцээд хувь тавилантайгаан эвлэрч асан ч дахин нэг удаа тэнгэрт тэтгэгдсэн хэрэг болов. Өрөө харангадаахгүй тулд сүүн ширгсэн хөхнийхөө толгойг шүдэрэн хэмлэж халуун цусаан хөхүүлсээр хатан цохооны ёроолд сууж байсан нь энэ ажээ. Тэнцэвч тэнгэр хол гихчээр хань үр хоёрынхон сургийг гаргаж чадахгүй энэ хүрсэн аюуш морины явдал аясаар чимээгүйхэн гэлдэрч газар ширтэн. Харин түүний хоёр талд явах дэмүүл хавсай нар BBC-г харсаар үг дуурч зүрхлэхгүй байхажээ. Тэн хэсэг явсны хойно аюуш морины амийг татаж гинэт зогсхон тэр. Хавсай дэмүүл хоёул гайхсан харцаар аюуш шиг ширтэн. Дэгтэн аюуш айдуухан инээмсэглээд нөхөд минь гэлалаа. Хэрэг нэгэнтэй иймд хүрсэн хойно би ингээд замсалъя. Та хоёр минь өөрсдийн хэргийг боддоо. Хэмээн зөөлөн шивнэлээ. Хоёр нөхрийнх нь хэнэнч дуурсангүй. Чимээгүй л биеийг ширтэн. Аюуш цааш үргэлжлүүлж гэргийн хүү хоёр минь мэд бол би олохдоо л олно. Жумгаас газрын баримжаа мэдсэн хойно болох биз. Та хоёр минь надад сэтгэл чилээлтгүй. Хэмээн шийдмэгхэн хэлвэ. Дэмүүл тэгт нь үйл ялэг толгойд өгснөө саял нэгийг онцлон санав бололтой нүд нь хурц болж ирээд
Чиний зөвөө. Чи олохгүй бол хэн олох вэ? Харин бодолтой сэргийг яваарай. Зуугуул үг их дуулдах болсон шүү. Бид мэтийн улсыг нэг мөр дарахаар манжин их сэрэг халах нутгийн өнцөг болон бүрт хурж дуулдсан. Ховд улаастан амбаны газруудад төрүүч нь ирсэн гэнвэлээ. Хэмээн зөвлөг сануулахын тэг дундуур өгүүлв. Аюуш хариу болгож толгой дохиод хоёр нөхрөө ээлжлэн харснан үг дуугийнхэн морины амыг эргүүлв. Хадны нөмөр бараадаж түлсэн эл галын гэрэл орчныг үлэмжхэн гэрэлтүүлнэ. Галаас холгүйхэн газарт нэл хүрээн энгэртэн тас тэврээд амгалан нойрсох мядгийн царай улбар шар өнгөөр сүлэгдэж харагдах. Харин түүдгийн хойд бид жунаан цог бадрах завлан суугаад хулсан хуур татахажээ. Хуурын царгаа хэрнэн уянгалаг айз эххүү хоёрыг бүвэлэх мэт нэгэн химээр басч зөөлнөр цуурайлна. Цог бадрах хэсэг болоод хуур татхан болж эхүр хоёрыг ширтэв. Их амтны сэтгэл гэж даанч энгүй юм да. Хөхөө хагдатаад халуун цусаан юулж суудаг шүү. Айда бид эрх хүнлэгэн. Хэмээн ганцаараа ярьж суусан цог бадрах үйл ялэг толгой сэгсрээд тэрүүхэндээ инээмсэглэв. Тэрээр галд хэдэн мод нэмж сэргээгээд тэнгэр ширтлээ. Түүний нүднээ тэртээ олон жилийн өмнө тэнгэр болж одсон хөөрхий ихийнхэн дүр тодрон харагдах мэт болов. Сайн ир жунаан цог бадрах хэнгэнтэл санаа алдав. Олон мордын хөлөөр боссон намар цагийн хуурай шартоос орчныг бүхэлдэн нөмөрчээ. Энэ нь ховд амбаны газарт ирсэн мянган цэргийн багахан хэсэг болох 100 илүү морд манж цэргүүд байв. Цэргийн толгойд манж жанжин пүүмийн явхаас гадна 3 монгол ноёд үзэгдэх. Тэдгээрийн 3 ноёдын нэг нь урайхан ир жумагт бүхнээ цөлмөлсөн жуна тайж байхажээ. Жуна тайжийн нүднээ хорсол занал буцлан байх мэт явах бөгөөд дэрэгдэн явах пүүмийн өд хараад худал инээмхийлнэ. Тэгснэн холгүй харагдах сунгар хар уулын зүг заагаад. Жомгийн босоолоод тэндвэ. Миний хүмүүс баттай заншилж мэдсэн шүү. Хэмээснэн их л найр тавих мэт манж жанжныг ширтэв. Харин тэгтэн нүүрэндээ өчүүхэн төдийч сахал ормгүй, бүсгүй хүм мэт цэвэрхэн цагаан царайтай залуухан манж жанжин тоомжиргүй инээмсэглээд. Таны хэлсэнчлэн тэд тийм их сүрхий улсуу. Миний дууснаар Монголын сайн эрс гэгдэх самуун өдөөгчд ганц нэгээр чон мэт явдаг гэсэн санагдах юм. Ийм их хүн хүчийг амбаны газраас хөдөлгөх хэрэг байсан уу гэдэгт би эргэлзсээр явна шүү. Хэмээлээ. Жуна их л сандрах мэт болж залуу жанжин өөд хурдхан шиг мэхэв. Тэгсний хойно Аанайл худал инээмсэглэж. Таны дуулсан ташаа биш ээ. Гэхдээ энэ жомог бол өөр шүү. Тэр монгол хүн биш. Хойд нутгаас олон хүний хүчийг цуглуулж бэлтгээд Монгол газарт тонуул хийж дадсан этгээд. Багада 30, ихтэй 70 хүн жумгийн удирдлага дор бий. Үүний дээр Орос газрын хурдан буугаар өвч зэвсгэлсэн улс гэдгийг би баттай мэдэх юм. Хэмээвэ. Манж жанжин энэ удаад дуугарсангүй. Тэд явсаар уулын билөөд урсах мэт төрж хоромхон зогслоо. Жунай ташуураар өмнөдийг шичилж нэгэн өндөр цохооны зүг заана. Тэгснэн их л омогтойгоор Пүүмийн жанжаан дээрэмчэд тэнд буй. Би олон сар хөөцөлдөн байж тэдний оромж агвыг олж тогтоосон юм шүү. Одоо ингээд дуусгаж орхив. Хэмээн хорсолтойгоор өгүүлв. Их хатан цохооны доод бэлд жумгийн оромж агвын багахан үүд харлаж харагдана. Агвын үүд орчмын газраар уур утаас авсаж уяатай морд ялаархан байхажээ. Мөн гадаа 5-6 орчим эрс байхаас өөр олон хүн үзэгдсэнгүй. Гэхдээ тэдгээр ирсэн хинэн ч ойрхон ирээд өөрсдийг нь бүслээд буй манж цэргийн талаар харааваагүй байлаа. Манж жанжин пүүмийн өтгөн хар хөмсгөн зангидаж хэсэг болсноо гараа дээш өргөж багахан дохив. Үүнтэй зэрэгцээд өдөд сум анир чимээгүй гялсхийн нисэж
Өнөөх гадна байсан ирчүүд үхэдхийн унцгаахан тэрэ. Ингэсний хойно дайны туршилгаар нэн дадмаг Пүминий 20-д цэрэг ямархан ч чимээ гаргалгүйгээр махир сэлмэн барьж агуйн үүд рүү дөтлөв. Бусд нь галт буугаан захиж бэлэн сууцгах билээ. Яг энэхэн мөчөд агуйн дотроос огтын ажиггүй байсан жумаг хэнэггүйхэн алхасаар гараад ирэхэн тэр. Жумаг гарч ирмэгцэн олон манж цэргийг хараад дороо нам зогсов. Тэр бүгдийг тойруулж хараад хүйтнэр инээмсэглэв. Манж цэргүүд ч шуудхан довтлоо. Ирвэс мэт шалмаг жумаг сэлэдий буугаан суг татмагцан хоёронтой буудаж амжсан ч дал мөрөн хаг завчуулаад сөхөрч унахан тэр. Үүнийг нь харсан жунаа уухаас хэмээн дуу алцаар босч ухсхийлээ. Пүмин ч мөн дараагийн дохиог өгч олон манж цэрэг агуйн үүдөөд түрхэн шуугсаар орж явчихав. Тулаан мах чанаж болгохын зууртал дуусгавар болжээ. Жумгийн 50 орчим ирсийн тал нь нүгсэн байх бол үлдсэн нь Пүминий хөлд сөхрөн суусан үзэгдэн. Баруун мөрөн хаг завчуулсан жумагч тэнд байх билээ. Энэ тулаанд хамгийн ихээр хөөрч баярлсан хүн нь Жуна тайчтан байлаа. Тэр жумгийг хүйтнэр ширтэж тогтож ядах зууртан ташаанд зүүсэн махир сэтвнийхэн ишнээс барьж 50 омогдоно. Харин залуу манж жанжин огтын ажиггүйгээр хүн нэг бүрийг анхааралтай ширтсээр зогсох ажээ. Агуугаас орс үсэгтэй модон хайрцаг бүхий зэвсэгнүүдийг манж цэргүүд зөөсөөр бүгдийг гаргаж жанжныхаа өмнө тавьсаар байх. Пүмин энэ удаа тэдгээр их зэвсгийг харж нэгэн удаа таалалтайхан инээмсэглэв. Жуна ч түүнийг нь анзаарчээ. Жуна Пүминий өмнө очиж ёслоод өмнө нь хэлж байсанчлан эдгээр зэвсэг нь мунхаг миний өмч болох байлээ. Жанжин та миний үгийг болгоож хэргийг эндэн шийдвэл бибээр таныг хэрхэн баярлуулахаа мэдэх юм шүү. Хэмээн итгэл муутайхан шивнэлээ. Манж жанжин тэгтэн эгдүүцсэн байртайгаар инээмхийснэн Зевсхийн худалдаа хийх нь чин гүрний хуулинд хориотой гэдгийг тааж та сан. Эдгээрийг ховдын амбанд хүргүүлнэ. Та заалдах аваас надтай бус амбантай л уучраа олох ёстой болох нь дээ. Гэж шулуухан хэлв. Энэ удаад Жуна энэх гэдэж чадсангүй. Хий димэл Ярвайскийгээд уруулан шатвалцаар багхан бүхийлөө. Тэр үг дуугүй эргэмэгцэн жумаг дээр харцаан тогтоогоод хөшөж орхихон тэр. Жумаг өөрийг нь тавлах мэт инээмсэглэн байхажээ. Жуна чимээгүйхэн алхасаар жумгийн өмнө очив. Тэр сэлмнийхэн ишийг чангаар хатгалаа. Тэгснэн чим уу нохо тавлаж байна. Гайгүйч хэвтнэ. Гэж шүдний завсраар сэгүүлмэгцэн махир сэлмэн суг татаад ганцхан удаа шир хийтэл буулгачихын тэрэ. Тува эрийн толгой Жуна тайжийн хөл дор хөсөр унжээ. Түүний муур ногоонууд хоёронтой хурдхан завчлаад таг гөлөрхөн тэр. Манж жанжин их л гайхсан байртайгаар Жунаг ширтсэн ч тайж нэгэхэн ч чацав хийсэнгүй. Пүмин чимээгүйхэн инээмсэглээд цааш эргэж унаа морныхон зүг алхлаа. Жуна тайж чинэрч хүрэнтсэн нүрнээсээ өөрийн хөөрсөн цусыг багхан боловч хүчээр буулгаж уртаар амьсгал авав. Сундаг шар дуранг баруун нүднэн барьж суусан цог бадрах толгой сэгсэрсээр дурангаан буулгав. Тэр дөнгөж сая болж дууссан тулаан хийгээд жумгийн толгой өнгөрч унахыг хүртэл өөрийн нүдээр харжээ. Сайн нэр хэсэг бодлогошроод Мосе нохонууд их хүчээр хөдөлжээ. Бас олон хүний цус асгарханд. Хэмээснэн аажуухан босоод арга шухарсаар багхан ориглын оройгоос уруудав. Тэр явсаар морд дээрэн ирэхэд эмээлтэй морийг нь унсан мядаг айсан байртайгаар бүлтэлтсээр угтав. Цог бадрах дөөмөн хаах хэрэггүй. Гэрэг явдал биднээс холоор өнгөрлөө. Би чамааг суурин бараадуулж үлдээдэ. Гэснэн ухсгийж зайдан моринд мордов. Мядаг чимээгүйхэн толгой дохиод цог бадрахыг дагалдлаа. Тэд төдхөн зуузаа харшуулан алхуулсаар их уулын нэгэхэн амыг барьж уруудав. Гүн бодол дарагдах мэт явсан цог бадрах мядгийг ширтэж явснаа айдуухан инээмсэглээд. Алив дөөмөн хүүгээ надад айл.
Ах нь өвөртлөөд явъя. Гэснээр хоёр гарыг сунгалаа. Төрснөөс эхлээд ингийн цагийг үзэж сэтгэл тэнгэр яваагүй ч гэлээ. Энэ өдрүүдээс илүү хар бараан өдрүүд огтоос байгаагүй мэтэл санагдана. Манцундан тарвалзах улаан цурам мөр, маргаашааж бодолгүй дассан сэтгэлд бүсгүй мэдэг хоёр нь нүднээ ирэхгүй бууж, махан зүрх усан нүдтэй хүн гэдгийг нь сануулгах гэсэн мэт цээж дотрыг нь байж адтал давчдуулна. Хүрэл мэт царайгаан улмаач барайлгаж хөмсгөн чивчиртэл зангидсан аюуш аажуухан гэлдрүүлсээр нэгэн хадны ёроолд ирээд зогсов. Хад асахтай цохиотын ёроолд хэсэгхэн хар шороо хүний хөлийн жийцээр өнгөлөгдсөн мэт харагдана. Аюуш мориносон буула. Тэр орчныг ажиж мөрийг ширтэн. Тэгснэн нүд нь ирэхгүй сэргээд ирэх мэт болов. Хар шороон хөрсийг өнгөлж ийсэн мөр нэг хоёрхан өдрөөс хэтрээгүй шинхэн гэдг нь нээлт. Аюуш шорооноос чимхэж хуруун завсраан имэрлээ. Тэгснэн нэгэн зүгт хараад хөмсгөн дахиад зангидав. Төвний харсан чигт хатан дээр хідэн тусал цус хатаж тогтсон үзэгдэн. Мөн тэрхүү хадны ёроолд халуун сэтгэлд мэдгийнх нь зовдон гоёлтой үсний даруулга хэвтэж үзэгдэх нь тэрэ. Аюуш угсгийж даруулгыг авлаа. Мөн байна. Би ховдын зээлээс авч өгсөн шүү дээ. Мэдэг минь үснээсээ салгадаггүйсэн. Гэж хормхон бодсон залуу ир угсгийн босч орчин тойрноо харлаа. Холгүй өнгөн дөнгөж хатсан адууны нойтон хомоол үзэгдэн. Мөн гал түлсэн ором үнсэн бүргсээр харагдах ажээ. Аюуш мориндон угсгийж мордов. Ямартай ч гэргийн үр хоёрон амьд гэдгийг тэр эрэхгүй мэдэрчээ. Хад чулуунд хааш хөдөлсөн мөр мэдэгдэхгүй байх боловч газрын байцыг хараад чон аюуш мориндон ташуур өргөлөө. Нэг л мэдхэд тэр уулын ам уруудаад хийсэх мэт дарцаглан довтолгож явах нь тэр. Урдаас тосох урин салхин зүгээс нялх хүрийнх нь үнэр ханхийг шиг болоход шандас түлгэн шавдуулж улмаа яарсаар. Гэнэт буу нүргэлэн дугарч аянга цахих мэт их дун нэгэнтээ тасгийлээ. Чон аюушийн том хонгор морь тэрийг хадан унаж тоос манан дунд автаж үзэгдэхгүй болов. Аяа амьдралын зам мөр гэдэг нь алга урвуулахын дайдад шилгээжигдэг тэмэл бэрх хүчин буюу